дөрмөөс барина гэсэн юм хэлж байлээ. За ерөнхийдөө миний хувьд бол өөрийн биеэр яваад одоо барлаг алтан ганцаар 200 орчим айлуудаар мэдээлэл өгсөн. Малчид бол ерөнхийдөө нэн дэргүүнүүд вакцины хийлгийа гэсэн одоо асуудал. Хамгийн гол нь одоо малаа нөгөө барьж тарихаас эхлэж жоохон хүндрэлтэй асуудлаас хамгийн гол нь дотоод зохион байгуулалтын малчид өөрсдөө хамтраад одоо вакцины хийлгийх талаар мэдээлэл хүргээд ингээд ажилласан байгаа. За ерөнхийдөө цаашдаа бол одоо малчдын ахуй амьдралаас бас асуудал үүсэж байна. Энэ ихтэй одоо ноос мах сүү боловсруулах, борлуулах энэ асуудал тулгарч одоо цаашдаа ямар ч хэсэг хиний ээлжинд 20 цэрийн дэглэм одоо дуусах хүртэл одоо энд ажиглалтын байл иргэдтэй малчдаа одоо мэдээлэл хүргээд ингээд ажиллаж байна. Тулгамж байгаа асуудал гэх юм бол ерөнхийдөө бас аймагаас өгч байгаа санхүүгийн асуудал бас ойр хугацаанд тодорхой хугацаанд нөгөөд явахгүй дахиад эндээс нөгөө бензин шатхнаа зээлээд авчих болохоор хүндрэл бишэл үүсэх нөхцөл байдал байна. Бусдаар бол ерөнхийдөө одоо төрийн албан хаагчдад ажиллаад ингээд ажиллаж байна. За тэр голомт гарсан бүсд бол ерөнхийдөө айлуудын нэг 30 орчим айлын одоо малчид байна. Тэрнээс одоо яг тэр дээд хэсэгт нь бол одоо 4 5 айлын яг одоо нэг усан дээрээс ундаалдаг ийм нөхцөл байдал байгаа. Бас доотлын одоо доошоо бол 3 4 км-ийн зайтай 2 3 км-ийн зайтай ингээд айлууд байгаа. Тэгээд хэсэгчлэн одоо бас хамгаалтыг одоо поструудыг бас гаргасан байгаа. Малчдаа одоо мэдээлэл хүргээд хоорондоо малыг дотоод шилжүүлэн хийхгүй талаар ингээд ажиллаж байгаа. Аймагаас өгсөн өөрийн чиглэлийн дараа одоо голомттой сэжигтэй тохиол лаборатори шинжилгээтэй ерөнхийдөө маргааш өглөө яг одоо онцгой комиссын хурал хийгээл ингээл гаргаад ажилласан байгаа. Одоо ерөнхийдөө вакцин хийгдээд бол голомтын 100% ингээд дууссан. За энэ дээр одоо орлогч дараагаар ахлах ажил гэсэн гээд ажиллаад өнөөдөр ерөнхийдөө бүрэн одоо вакцины хамгаалалт дуусглаа. 110 одоо төрийн албаач одоо өндөр зүсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлээд ингээд ажиллаж байна. Пост нь хуурийн дагуу. За цаашдаа биднээс юун дээр анхаарах юм бэ гэхээр одоо эрүүл бүс дээр одоо голомттой бүсээс одоо гарахгүй малаа одоо хязгаарлах хамгийн гол нь мэдээлэлээ хүргэх л одоо нэлээд чухал асуудал болж байна. Энэ дээр ингээд анхаарах юм бол одоо ерөнхийдөө цаашдаа одоо 20 цэрийн дэглэмээр барай явуучих бол одоо өвчин барих боломж, хүмүүх боломжийг бий болгож байна л гэж одоо үзэж байна.